Сайн бацгаана уу үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөтлөгч Ууган Баяр байна. Намайг сонсоод сэтгэл зүйн боловсрол олгох подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор сэтгцийн эмч, эрэг сэтгэл заслын зөвлөх цагдаагийн тэтгэгч Долгор Сүрэн ихч маань ирсэн байна. Тэгэхээр хоёлаа ярилцлага эхлэх үү? За. Чимгэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн зохицолбороос намайг сонсоод цагтлын хайрцгийг Чимгэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулсан. Тус хайрцагт ирсэн цагтлуудад түгээмэл дурддагсан асуултуудыг хоёлаа өнөөдөр ярилцах болно. Эхний асуудал маань ерөнхийдөө бол хүүхдүүд гэр бүлийн харилцаан дээр хөвчлэн тулгуурлаж авсан байлээ. Эцэг эхтэйгээ муудалцаад байна. Би яаж энэ сэтгэл зүгээрээ ингээ гэр бүлтэйгээ харилцах вэ? Муудалцвал яаж эвлэрэх вэ? Өөрийгөө яаж ойлгуулах вэ гэсэн асуултууд ирсэн. Эцэг маань намайг ойлгохгүйгээсээ болоод маргалдаад байгаас болоод би гэр бүлээсээ ангид баймаар байна. Энэ сэтгэл зүгээ би яаж өөрийнхөө хувьд тэгш эергээр эхлүүлэх вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ эцэг их намайг ойлгохгүй байна гэдэг мэдрэмж бол яг өсвөр насны хүүхдүүдэд бол түгээмэл байдаг. Тэгэхээр энэ нь болохоор өсвөр нас гэдэг нь өөрөө хүүхэд наснаас яг насанд хүрсэн үе рүү шилжиж идэг тий хүний амьдралын бас хамгийн эмзэг чухал үе байгаа. Тэгэхээр яг энэ үед хүүхдүүдийн хувьд тий яг эцэг их намайг ойлгохгүй байна гэдэг мэдрэмж бол бас түгээмэл төрж идэг. Тэгэхээр энэ нь юутай холбоотой юм гэхээр яг эцэг эхийн хувьд аваад үзэх юм бол бидний эцэг их гэдэг чинь тий биднээс ийм өөр үед төрсөн тий за тэгээд ийм өөр амьдралын туршлагатай тийм хүмүүс байдаг. За тэрнээсээ шалтгаалаад мөн адил яг гэхээр альва зүйлийг өөрөөр харж идэг байх нь тийм. За харин хүүхдүүдийн хувьд яг гэхээр тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол яг өөрийгөө илэрхийлэх тий. За тэгээд бие даах юм яг үе нь ингээд энэ насн дээр тохиолж идэг. Тэгэхээр яг энэ хоёр талын тий ийм өөр байдлуудтай холбоотой болвол тий хоорондоо үл ойлголцох гэх юм уу эцэг хүүхдүүдийн хооронд ийм асуудлууд ерөнхийдөө гарч идэг гэж ойлгож болно. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд зөвлөд хэлэхэд тий эцэг эх чинь чамайг ерөнхийдөө ойлгохгүй биш тий ер нь бол ойлгохыг хүсдэг гэдгийг бас мэдээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр маргалдаг гэдэг чинь штэ үл ойлголцлынхаа холбоос. Тэгэхээр энэ маргалдаан гэдэг зүйл нь яадаг юм гэхээр маргалдааны үед хүмүүс тий нэгээ буруутгах тий би рүүгээ чанга дугаар ярих ч гэдэг юм уу тий ийм нөхцөл байдал нь тухайн харилцааг улам муутгахад нөлөөлж идэг. За тэгэнгүүт яагаад энэ хэр эцэг эхийн талаасаа харах юм бол тий хүүхдээ хамгаалахыг хүссэндээ тий хүүхдээ ингээд чиглүүлдэг тий шууд шийдэл өгдөг ч гэдэг юм уу. Гэтэл нөгөө талаасаа хүүхдүүдийн хувьд бол илүү бие даах, өөрийгөө илэрхийлэх энэ хоёр ингээд тусын хоёр өөр зорилго бол энэ харилцааны үед ийм үйл ойлголцлыг авчираад байна. Тэгвэл энэ дундаа яаж уулзах вэ тий. Тэгэхээр маргалдааны үед бол хамгийн ихэнд зөвлөх зүйл гэх юм бол ер нь төр завсарлага авахыг бол зөвлөдөг. Тэгэхээр яагаад гэх юм бол хүн ууртай үедээ тухайн хүнтэй ойлголцох гэхээсээ илүү ялахыг хүсдэг. Тэгэхээр яах вэ гэхээр энэ харилцаан дээр ялахын тулд хүмүүс яах вэ гэхээр бие биендээ те юу ч хамаагүй хэлдэгч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нь эргээд харилцаагаа муутгахад нөлөөлөд идэг. Тэгэхээр хэрвээ маргалдаж эхлэх юм бол хамгийн ихний алхам бол түр азнах хэрэгтэй тий. Тэгээд 20-30 минут тий магадгүй тайвширсныхаа дараа эргээд хоорондоо ярилцаж эхлэх хэрэгтэй гэсэн. За ярилцлагын хувьд бол тэр зүйн хүүхдүүдтэй зөвлөж хэлэхэд бид нар ер нь бол ярилцахдаа өөрийнхөө өнцгөөс ер нь тий альва зүйлийг ярил зүгээр гэдэг тий. Яг би юу мэдрээд байгаа тий би юу хүсээд байгаа надад ямар санагдаж байгаа тий гэдэг юм зөвхөн өөрийн өнцгөөс ярил тухайн харилцаанд бол үр дүнтэй гэж ойлгож байна. За тэгэхээр хүмүүс яагаад гэдгийг гэхээр илүү харилцахдаа нөгөө хүнийгээ буруутгах тий шүүмжлэх та дандаа л тэгдэг, та үргэлж ингэдэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хандлага нь бол нөгөө хүнийгээ буруутгах ийм хандлага гаргах нь аль талдаа харилцаагаа муутгахад нөлөөлөд байгаа. Тийм учраас
нөгөө хүний шүмжлэхгүйгээр зөвхөн өөрийн талаас тий би ингэж мэдрээд байна. Надад ингэж санагдаад байна. Би ингэмээр байна гэдэг өөрийнхөө үнцгийг хэлэх хэрэгтэй. За тэгээд мэдээч хэрэг маргалдааны үед дараагийн нэг зүйл бол чи өөрийгөө ойлгож нөгөө хүндээ илэрхийлсэн бол эргээд бид нөгөө хүнийгээ бас ойлгож сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр юу байгаад байгаа юм гэхээр нөгөө сонсох чадвар гэж хэлж байгаа тий. Тэгэхээр тэгвэл тэр хүн яагаад те та хоёр хоорондоо яг маргалдах болсон юм те тэр хүний цааш шалтгаан нь юу байсан гэдгийг бид нар ойлгохын тулд тэр хүнээ сонсох чадвартай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрийгөө ойлголоо, нөгөө хүнийхээ үнцгийг ойлголоо. Тэгээд эцэст нь хоёр талаасаа яах вэ гэхээр шийдлийг хайх хэрэгтэй. Тэгэхээр энэ маргалдаанд бол те хинийх нь зүв бэ гэдгээс илүү энэ асуудлыг ямар яаж шийдэх вэ гэсэн ийм харилцан тохиролцоонд хүрэх нь л бидний гол зорилго буюу үр дүнтэй зүйл байхад. Тэгэхээр магадгүй юу гэдгийг эцэг хүүхдүүд хоорондоо ямар нэг ийм дүрмийг баримтлах ч гэдэг юм уу хэл хязгаараа тогтоох ч гэдэг юм уу ямар нэгэн ийм ойлголцох шийдэлд хүрснээрээ бид нар энэ нөгөө маргалдааны үед бол харилцаагаа муудахгүйгээр ойлголцолд хүрэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ ойлголцол гэдэг нь өөрөө зөвхөн нэг удаагийн ярилцлага биш. Тэгэхээр энэ бол байнгын давтамжтай байнгын процесс гэж ойлгож болно. Тэгвэл одоо ингээд бид нар дээр амар их түгээмэл асуудлууд байгаа штеп. Нэг эцэгтэй холбоотой эцэг нь өглөө ажилдаа явчаад эсвэл ингээд яг хүүхэд нь өөрийгөө ойлгуулахад бие төлөв дээр ингээ ярилцахад чи өөрийгөө л бодоод байна. Амиа хичээгээд байна. Чи намайг бодохгүй байна. Би бас энд ингээ хичээгээ явж байгаа штэ. Цаад эцэгхийн сэтгэл санааг нь бас одоо хүүхдүүдийн зүгээс яаж дэмжүүл зүгээр юм бол. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө нөгөө өөрийнхөө өнцгөөс тайлбарлах гэдэг нь за би төстэй арга гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө би яг юу мэдрээд байгаа. Би юу хүсэж байгаа. Надад ямар санагдаад байгаа вэ гэдгээ ерөнхийдөө нөгөө харилцааны үед хоёр тал аль аль нь бие биендээ тэрийг зүгээр ойлгох нь л чухал байгаа гэсэн. Тэгэхээр өөрийнхөө өнцгөөс тэр хүнд хэллээ эргээд нөгөө хүнийхээ өнцгийг бид нар сонслоо тэгэхээр эндээс яах вэ гэхээр бид нөгөө бие биенийг ойлгох эцэг их яагаад ингэж ийсэн гэдгийг бас ойлгох боломжтой болдог гэх юм уу. Тэгэхээр нөгөө эцэг ихийн хувьд бол яах вэ гэхээр нөгөө хүүхдүүдээ бас хамгаалах хүсэлтэй холбоотой хүүхдээ ингээд нөгөө шууд шийдлийг өгч хүүхдээ чиглүүлэх ч гэдэг юм яг энэ байдал нь яах вэ гэхээр нөгөө хүүхдийн зүгээс бол эргээд нөгөө зөрчлийг үүсгэх гээд байдаг. Тэгэхээр бас хамгийн нөгөө цаад гол санаа нь бол эсэг чинь чамайг ойлгохгүй биш ойлгохыг хүсдэг зүгээр л бидний нэг юм үе хоорондын ялгаа байна тэгэхээр энэ дээр бол ойлголцод хүрэх боломж бол аль аль талдаа байдаг шүү гэдгийг л хин хин нь мэдэх хэрэгтэй л гэж зөвлөмөр энэ да. Гэр бүлийн асуудлаас ангид байх сэтгэл зүйг хамгийн хурдан эдгэх арга яг юу вэ? Эцэгтэйгээ ярилцахгүй яг үе тэнгийнхнаас ингээд сэтгэл зүйн дэмжлэг авах тийм арга юу байгаа бол? За тэр гэр бүлийн асуудлаас ангид байх гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр гэр бүл гэдэг чинь тухайн хүн төрсөн цагаас ахуулаад өсөж торинж байгаа. Тэгээд насан туршийн ийм холбоотой орчин байгаад штэ. Бид нэр зүгээр нэг өдөр тааралдаад нэг өдөр уулзаад салаад явж байгаа харилцаа бол биш те. Гэр бүл гэдэг бол бидний ингээд насан турштай холбоотой ийм харилцаа байгаад байна. Тэгэхээр энэ орчинд үүсэж байгаа асуудлын талаар ярьсан те. Тэгэхээр энэ орчинд үүсэж байгаа асуудлыг сэтгэл зүйн асуудлыг эдгэхэд гэсэн тийм. Тэгэхээр эдгэхдээ үе тэнгийнхнаас ингээд дэмжлэг авдаг. Яг тэрэн дээр ингээд ангид байх хугацаанд яг ганцаараа байгаа гэж байгаа шүү дээ. Өөрийгөө тусгаарлаж гисэн байгаа. Тэр хугацаанд үе тэнгийнхнээсээ ямар дэмжлэг аввал би ингээд буцаад ингээд идэх боломжтой вэ гэсэн утгатай. За тэгэхээр ер нь нөгөө хамгийн боломжтой юу гэх юм бол бид нар нөгөө тухайн хүүхэд өөрийнхөө итгэдэг хүнтэйгээ ярилцах татны найз нөхдөд гэдэг юм уу хин нэгэнтэй өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж ярилцах бол үр дүнтэй байдаг. За тэгээд мөн цаашлах юм бол магадгүй
хамгийн гол нь тухайн асуудлаас үүсэж байгаа тэр хүний нэг юм таагүй мэдрэмж байгаад штэ. Энэ мэдрэмж өөрөө бидний дотор тэр мэдрэмжийг чи удаан хугацаанд дараад яваад лах юм бол төдий чиний эдгэрэл нь удаан байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ эдгэрэлд чи хурдан хүрье л гэж бодж ивэл энэ мэдрэмжийг бид нэр хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрнө гэдэг нь итгэдэг хүнтэйгээ энэ тухайгаа ярилцах. За эсвэл энэ мэдрэмжээ магадгүй бичих За тэгээд түнчлэн одоо нөгөө тэр зма хүүхдүүдийн хувьд бол өөрийн гэсэн одоо нөгөө хобби, сонирхлоо олж хөгжүүлэх одоо дуудуулах, бүжиглэх байдаг юм уу хөгжим сонсох байдаг юм уу дуртай зүйлээ хийх Тэгэхээр энэ бүх одоо аргууд маань бид нөгөө эдгэрэлт хурдан хүрэхэд төдий чинээ тусалж идэг гэж ойлгож байна. За бусдын хэлсэн муу үгнээс яаж сэтгэлээр унахгүй байх вэ? Одоо хоёр хүн ингээ хоорондоо харилцаж байхдаа нэг нь ингээд нөгөө рүүгээ уурандаа муу хайдалж байгаа штэ. Тэр үед ингээд тэрийг ингээд зүгээр үл тоогоод өөрийнхөө ингээд яаж тайван байх вэ гэсэн. За тэгэхээр ер нь бол нөгөө хүний тарих өөрөө сөрөг мэдээлэлд илүү мэдрэмтгий байдаг тэгээд дээрэс нь ер нь бол яг нөгөө хин нэгний хэлсэн одоо муухай үгэнд нь одоо сэтгэлээр унахч гэдэг юм уу одоо эмзэглэх үе бол хүн бүрт одоо байдаг. Гэтээ мөн одоо магадгүй өөрийн дотоод итгэл үнэмшил сул байх юм бол магадгүй бусдын хэлсэн үгэнд одоо сэтгэлээр унах магадлал нь бас төдий чинээ одоо их байдаг. За тэгэхээр ер нь бусад хүмүүсийн хэлсэндээ муу үгийг хэрвээ магадгүй тийм үг сонссон бол одоо тэр хүүхдээс хамгийн түрүүнд өөрөөсөө ингэж асуугаад үзээрэй чиний тухай хэлсэн тэр үг нь үнэхээр 100% үнэн зүйл үү гэдгийг эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ энэ үнэн биш болвол заавал энэ худал зүйлийг бид нар сэтгэлдээ тээж авч явах шаардлагагүй. Тэр өөрөөр хэлэх юм бол бусдын үг бол одоо чиний бидний үн цэнийг тодорхойлохгүй. Тийм учраас бид нар одоо энэ бусдын хэлсэн үгэнд эмзэглэх шаардлагагүй. За тэгээд одоо зарим тохиолдолд бид нар нөгөө зарим зүйлийг ингээд зүгээр өнгөрөөх нь бас төдий чинээний одоо бидний сэтгэл зүйн хувьд юу гэдгийг хүчтэй байгаагийн илрэл гэх юм уу. Тэгэхээр одоо нөгөө бусад хүмүүс юу гэж бодох бол, юу гэж хэлэх бол гэдэгт санаа зовхгүйгээр хүмүүс юу ч гэж хэлсэн байсан тэрийг бас зүгээр өнгөрөөж бас одоо сурах юм чадвар бас хүнд их чухал байдаг гэж ойлгож байна. Өөрийгөө бусдад байнга харьцуулдаг үе тэнгийнхаа хүүхдтэй тэр тусмаа. Гэтэ харьцуулахгүй байж чаддаггүй. Одоо би энд ингээ нэг тоон дээр алдчихлаа, нөгөө хүүхд нь алдаагүй байлаа гэхэд би яагаад энэс илүү байж болохгүй юм бэ? Би энэс илүү байх хэрэгтэй штэ. Яагаад би энэ дээр ингээд юу ч хийж чадахгүй байгаа юм бол гэсэн нэг тийм одоо хит тийм дарамттай сэтгэл зүгээр өөрийгөө хөгжүүлдэг хүүхдүүд байдаг. Тэднэрт зөвлөж та юу нэг наацхийн тийм жижигхэн өөрийгөө тайван байлгах тийм мэдээлэл байна. За тэгэхээр ер нь харьцуулалт гэдэг зүйлийг бол хүн болгоно л дотроо тодорхой хэмжээнд одоо хийж идэг Гэхдээ харьцуулалтын асуудал нь юундаа байдгийг гэхээр бид нар нөгөө бусад хүмүүсийн хамгийн сайн давуу талыг өөрийгөө хамгийн сул талтай харьцуулдаг. Тэгэхээр энэ нь өөрөө асуудал гэсэн үг. Тэгэхээр ер нь л одоо хүүхдүүдтэй хандаж хэлэхэд чамд ч гэсэн ямар нэгэн давуу тал байгаа. За ямар нэгэн сул тал байгаатай ижилхэн. Тэгэхээр хүүхдүүдийнхээ хувьд юу гэж зөвлөмөр өгдөг вэ гэхээр ер нь өөрийгөө одоо юм чадж байгаа, болж байгаа чадвартай байгаа талаа өөрийгөө чадахгүй байгаа, жоохон сул байгаа тэр талтайгаа өөрийгөө ер нь бүтэн зургаар хардаг байх хэрэгтэй. Тэгжээж яах вэ гэхээр бид нар өөрийгөө улам сайжруулах өөртөө илүү их ажиллахад тусалдаг. Тэгэхээр нөгөө өөрийгөө сул талыг бусдын давуу талтай харьцуулах нь өөрөө хамгийн утгагүй зүйл байгаа хгүй. Тэгэхээр энд ер нь яаж сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй юм бол тэгэхээр сэтгэл зүгээ бэлдэх гэхээсээ илүү нөгөө өөрөө өөртөө ажиллах гэх юм уу нөгөө
өөрийнхөө одоо энэ талаарх бодлыг өөрчлөх нь ер нь хамгийн үр дүнтэй гэж ойлгож болно. Тэгэхээр яах вэ гэхээр би өөрийгөө өөр хэн нэгэнтэй харьцуулах огт шаардлага байхгүй. Тэр хүний амьдралын зам өөр, миний амьдралын зам өөр. Тийм учраас би өөрийгөө хинтэй харьцуулах юм гэхээр өөртөөгөө өнгөрсөн өөртөөгөө магадгүй өчигдрийн өөртөөгөө харьцуулах хэрэгтэй. Тэрнээс биш би шал өөр амьдралын замаар амьдрсан өөр нэг хүүхдтэй өөрийгөө харьцуулна гэдэг бол өөрөө шал утгагүй зүйл гэсэн үг. Тэгэхээр тех шаардлага огт байхгүй бид нар тэгж харьцуултыг хийх тусмаа хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг юм өөртөө итгэх сулрахад бол энэ бас нөлөөлж идэг. За тэгээд мөн нөгөө талаасаа харах юм бол бас эцэг эхчүүдтэй зөвлөж хэлэхэд өөрийнхөө хүүхдийг хүүхдүүдээ хоорондоо ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө хүүхдийг өөр нэг хүүхдүүдтэй ч гэдэг юм уу харьцуулж бодох. Тэгж ярих хүүхдтэй тэгж хэлэх бол бас хэрэггүй байдаг. Тэгэхээр таны хүүхэд байгаагаараа энэ дээр цор ганц онцгой нэг учраас хүүхдээ өөр хэн нэгэнтэй харьцуулж өсөх нь өөрөө буруу зүйлээ. Харин яг гэхээр хүүхэд өөрийгөө магадгүй өчигдрийн өөртөөгөө харьцуулаад тэгээд алхам тутамдаа яг гэхээр өнөөдөр чи юу илүү хийсэн, өнөөдөр чиний юу илүү сайжирч байгаа гэдэг өөртөөгөө харьцуултыг хийх нь бидний амьдралд илүү хэрэгтэй байдаг. Тэгэхээр магадгүй ингэж харахын тулд хүүхдүүдийн хувьд бас нэг дадал нь болохоор байнга ингэж дотроо бус хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулаад тахаар өөрийнхөө сайн талыг олж харж чадгаа болчдөг. Тэгэхээр хүүхдүүд маань яах ёстой вэ гэхээр өдөр бүр өөрийнхөө давуу талыг өөртөө хэлдэг байх хэрэгтэй. Эсвэл бичдэг байх хэрэгтэй Өнөөдөр өөрт хийсэн нэг сайн зүйлээч гэдэг юм уу магадгүй урамшуулна гэдэг өөрийгөө сайн талаасаа хараад. Тэгэхээр би өнөөдөр энэ шалгалтаа онцөглөө. Энэ гэрийн даалгавраа би сайн хийлээ. Би өнөөдөр энэ дээрээ сайн байлаа ч гэдэг юм уу Тэгэхээр өөрийнхөө хийж чадсан зүйлээ өөрийнхөө нэг давуу талыг ч гэдэг юм уу өдөр болгон өөртөө бичиж хэлж сануулж авах хэрэгтэй. Тэгжээж бидний тарих яадаг гэхээр би чаддаг шүү гэсэн ийм мессежийг авч идэг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө гол санаа бол бид нар өөрийгөө бусдад харьцуулах шаардлагагүй харин өөртөөгөө харьцуулаад өөрийгөө бүхлээр нь хүлээж авч явах шаардлагатай гэсэн үг байна. Энд дээр яг ингээ ахаа нэг асуудал гарч ирж байгаа хгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ харахтаа ингээд хит сайн эсвэл хит муу эсвэл дундаж за байгаагаар нь л хүлээж авдаг ингээд дөрвөн төвшөнд харьцуулдаг. Үүн дээр эцэг эхчүүдэд ингээд хүүхдүүдээ ингэх ёстой шүү гэсэн яг нэг тийм гоё хэлэхэр зөвлөгөө байгаа юу? За тэгэхээр ер нь эцэг эхчүүдийн хувьд бол ямар тач хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар тач өөр бусад хүүхдүүдтэй битгий харьцуулаарэ. Тих огт шаардлагагүй. Харин магадгүй хүүхдийн чинь яг давуу тал нь юу байгаад байгаа. Хүүхд чинь байгаа яг байгаа эзэмссэн сайн ур чадварууд нь юу байгаад байгаа. Тэгэхээр хүүхдтэй тэрийг нь өдөр бүр сануулж хэлээд магадгүй сайжруулах ёстой зүйл байгаа бол дараа нь за миний үе энэ тал дээрээ чи ийм мундаг юм чинь энэ тал дээрээ энийгээ сайжруулж хоёулаад илүү хэрэгтэй юм байна гэдэг байдлаар ерөнхийдөө хүүхдээ дэмжиж урамшуулж ивэл ер нь аль зүгээр байдаг гэсэн. Яг дэмжиж урамшуулах гэдэг дээр бас хүүхдүүд маань айгүй олон ашцантай. Энд дээр ингээд эцэг ингээл ах юм ингээл хараат байлгаад ах ямар ятаргатын би энд ингээ баймааргүй байна явмаар байна. Нэг тийм сэтгэл зүгээр ханддаг хүүхдүүд зөндөө байдаг. Яг энэтэй тулгуурлаад нэг асуулт байгаа. Эцэг их гэр бүл найз нөхдөсөө хараат байдлаа салгаж авмаар байна. Гэтэ тэдэнгүй амьдралаар амьдрч чадахгүй сэтгэл зүгээсээ болж өөхөх бодолд хүртэл автаж байсан энэ бүгдийг зүгээр болоогүй юм шиг өнгөрөөх харга байгаа юу? Эцэг их хит бариад найзуудтай ингээд хэд базуулцаад үүдингийн дээрлэхэд болон эцэг их ингээд дарамт чахалт давхар ингээд үүсчихсэн хөхтэй байгаа байхгүй юу? За тэгэхээр яг энэ тал дээр бол яг тэр цэцмаа өсвөр насны хүүхдийн хувьд бол өөрийгөө илэрхийлэх бие даах яг ийм хэрэгцээ бол яг энэ наснд илүү их илэрч гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотой нөгөө л эцэг эхийн зүгээс өөрийг нь хянаж цагддаг
байдал тий. Гэтэл тэр хүүхдийн хувьд бол бас өөрийгөө ингээд том болж байгаа тий нэг юм бие даах хүсэл эрмэлзэл нь байгаад байна. Тэгэхээр яг энэ тал дээр бол ер нь нөгөө эцэг гихтэйгээ ойлголцолт хүрэх нь л одоо хамгийн одоо тустай гэх юм уу. Тэгэхээр тий яг өөрийнхөө түрүүн ярилцлагыг нь бас би хэлжсэн шүү дээ. Ер нь бол нөгөө альва харилцаан дээр бид нэр юм бие төвтэй арга буюу тий яг би юу мэдрээд байгаа, би юу хүсээд байгаа тий надад ямар санагдаад байгаа гэдэг зүйлийг бид нөгөө эцэг гихтэй ойлгуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь тий эцэг гих чинь тий ингээд одоо чамд санаа тавьж байгаа, чамайг хамгаалахыг хүсэж байгаа гэдгийг бол тий ойлгож байгаа. Гэхдээ тий ээжээ аваа тий би одоо тэнийг ингэмээр байна. Тэгээ би энийг хүсэж байна гэдэг одоо ийм өөрийнхөө тий өөрийгөө одоо эцэг гихтэй ойлгуулах гэх юм уу? Тий тэгчээч ерөнхийдөө яг энэ ойлголцол бид нэр хүрэхэд ер нь тусд юм болноо л гэсэн. За тэгээд бүр ингээ өөхөх бодол гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол хэлэхэд нөгөө энэ өөхөх бодол төрж ийн гэдэг бол өөрөө шийдэл биш. Тэгэхээр хэрвээ чамд ийм бодол төрж байгаа бол чамд хин нэгний тусламж одоо хэрэгтэй болсныг тохиог гэж ойлгож байна. Тэгэхээр үнэхээр ийм бодол төрж байгаа хүүхэд байвал тэр хүүхдэд хандаж хэлэхэд чи ганцаараа биш шүү. Тэгээд мэрэгжлийн магадгүй тэ сэтгэл зүйчтэй ч гэдэг юм уу тэ эсвэл сургуулийнхаа одоо нийгмийн ажилтан ангийн багштайгаа ч гэдэг юм уу тэ чамд туслах хүн байгаа шүү. Чамайг ойлгох хүн байгаа. Тэгэхээр үнэхээр чамд ийм бодол төрж байгаа бол чи хин нэгнээс тусламж хүсч тэ хин нэгэнд хандаарэ. Тэгээд чамд туслах хин нэгэн үргэлж байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ мэдрэмжийг ганцаараа ингэж даван туулж явах хэрэггүй. Энд ийм бодол төрж гинэ гэдэг бол чамд одоо тусламж хэрэгтэй болсныг тохио юм аа. Нөгөө нэг муугасаа илүү сайн нэх байдаг. Чи зүгээр л муу хүрэл дотор байна гэдэг шиг үү? За дараагийн асуулт. Хаврын шалгалт өгөхөд ирэхээр шалгалтаас үүдэлтэй сэтгэл түгших айдас давтаад байна. Энэ үед яаж сэтгэл зүгээ тогтвортой байлгах вэ? За тэгэхээр одоо нөгөө ер нь шалгалтын айдас те одоо яг хүүхдүүдийн хувьд бол бас одоо нөгөө хичээл нам үед бас унчих юм бол одоо ингэдэ тэгэндээ хөөж ирэлтэс маа тий ингээл их тохиолддог ш тий. Тэгэхээр энэ шалгалтын айдас нь өөрөө яг үндэ нөгөө шалгалт гэхээсээ илүү тухайн шалгалтыг тий юу гэж бодож, юу гэж хүлээж авч байгаа чиний бодлоос хамгийн их шалтгаалдаг. Тэгэхээр энэ айдас чинь нэг юм хүчтэй байгаад ш тий хит их одоо тий эсвэл хит багч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ шалгалтын айдас магадгүй тухайн хүүхдэд ингээ баг байх юм бол яах вэ гэхээр тэр хүүхэд ингээд шалгалтандаа бэлтгэхгүй байх тий одоо тийм хайхрамжгүй хандах ч гэдэг юм уу тий тийм сөрөг талтай. За харин эсэргээр энэ шалгалтын айдас бүр хит их болчих юм бол бид нар нөгөө хэрэгтэй үедээ тий нөгөө мэдчихсэн зүйлээ санаж чадахгүй ч гэдэг юм уу тий нэг юм нөгөө тарих гацалтанд орох гэх юм уу одоо нэг юм тийм байдалд бас ордог. Тэгэхээр энэ шалгалтын айдас гэдэг зүйл маань өөрөө тодорхой хэмжээнд тэгээ тохирсон хэмжээгээрээ биднэрт байж ич яах вэ гэхээр биднээс нөгөө нэг тэгээ энэ шалгалтыг даван туулах энерги тэ нөөц за тэгээд нөгөө яг шалгалтын үед анхаарлаа төвлөрүүлэх тэ одоо нөгөө үтсэн зүйлээ одоо сэргийн санах тэгэхэд бас бид нар тодорхой хэмжээгээр тусалж яадаг гэсэн үг. Тэгэхээр энэ шалгалтын айдас өөрөө тодорхой хэмжээнд одоо байхдаа биднэрт хэрэгтэй байх нь. Тэгэхээр энэ хэрвээ энэ нь бүр тэ хит их болоод тэ чи бүр ингээд төвшөр тавтаад тэ үнэхээр санаа чинь зовоод байгаа бол энэ шалгалтын тухай бодож байгаа магадгүй бодлоо өөрчлөх одоо шаардлагатай гэх юм уу. Тэгэхээр энэ шалгалтын тухай бодол нь өөрөө хит хүнд байх юм бол энэ шалгалтын айдас төдий чинь биднэрт их байх магадaltaй. Тэгэхээр одоо юу гэдэг магадгүй те хэрвээ би шалгалтандаа унах юм бол одоо тий бүх зүйл дуусан ч гэдэг юм уу те магадгүй одоо тийм байдлаар ингээд бодож байгаа бол одоо төдий чинь нөгөө айдас нь их байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бодлыг бид нэр арай өөрчилж зөөлөх хэрэгтэй гэсэн үг. Бид нар ер нь одоо 12 дугаар ангийн сурагчид ийштэй бэлтэж байгаа шүү дээ. Ийштэй бэлтгэхдээ ингээд яг 800 аав гэсэн ер нь тодорхой зорилготой бэлтдэг.
Тэр зорилготой хүрч чадахгүй бол эцэг ихтэй яаж хэлэх вэ? Одоо багш нар маань юу гэх бол би уг нь сургуулийнхаа тийм топ хийддэг сурагч байсансан. Одоо 600 авчлаа үеийнхэнхэн маань намайг юу гэж хэлэх бол би одоо ингээ ямар сургууль авах бол гэсэн. Тэрдгээр тэр бодлууд ерөнхийдөө бол шалгалтын айдас хит их байгаатай холбоотой юу? Яг эдгээр бодлууд нь мэдээж хэрэг нөгөө хэр хүчтэй байхаас шалтгаална гэсэн үг тий. Одоо хамгийн гол нь нэг юм ингэж бодсон ч гэсэндээ тий энэ шалгалтын ард гарна тий нэг юм одоо нэг юм чадна гэсэн нэг юм итгэл байгаад ах юм бол энэ нь сайн. Харин эсэргээрээ тий нөгөө энэ бодолтой автаад тий бүр ингээд айц төрөөд одоо нөгөө хичээлээ бэлдэж чадахгүй ч гэх юм уу тий бүр тийм байдалд ороод ах юм бол энэ шалгалтын айц хит их байна гэсэн үг. Тэгэхээр энэ шалгалтын айц нь өөрөө тэр шалгалтыг тий юу гэж бодож юу гэж хүлээж авч байгаагаас хамгийн их шалтгаална гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бодол дээрээ бид нар аюул сайн ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө бодож байгаа юм аа л өөртөө авчирдаг гэдэг шиг үү? Тэгэхээр нөгөө энэ шалгалт тий одоо энэ шалгалтын тухай бодонгууд ингээд бидний ингээд би ингээд хүртэл ингээд анзаарах юм бол мэдрэмж төрөлхтэй одоо нэг юм шалгалтын өмнө ингээд хүүхдүүд одоо гидсэн базлах тий ингээд амьсгаадах зүрх нь одоо түвшигч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ мэдрэмжүүд өөрөө юу гэлээд байгаа юм гэхээр нөгөө бие махбодын зүгээс тий энэ шалгалттай холбоотой одоо шалгалтын айцтай холбоотой бие махбодын хариу уруулал нь ингэж илэрч байгаа гэсэн. Хүмүүс юу гэж хараад идгийг гэхээр тий одоо энэ мэдрэмжийг нэг юм аюул гэж хүлээж аваад ах юм бол төдий чинээ нөгөө айц минь улам хүчтэй болдог. Гэтэл энэ нөгөө бидний бие махбодод үзүүлж байгаа энэ хариу уруулал чинь эсрэгээрээ юу байгаад байгаа юм гэхээр энэ шалгалтыг даван туулахад туслах чиний одоо энергийн нөөц чинь байгаад байгаа. Энд одоо тий одоо төдий чинээний энерги хүч ингээд чамд хуримтлагдж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ энергийнхээ тусламжтай бид нар тий шалгалтаа илүү сайн бэлдэж, илүү сайн тий шалгалтаа өгөх одоо ийм энергийн нөөц гэдэг талаас бид нар энэ мэдрэмжээ харах хэрэгтэй. За тэгээд нөгөө талаасаа харах юм бол мөн адилтай нөгөө бие махбодын хариу уруулал илэрдэг гэдгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө зөвхөн ингээл нөгөө шалгалтандаа бид нар бэлдээлээдэг те гэтэл нөгөө давхар яг сэтгэл зүйн суур хамгаалалт чинь өөрөө нөгөө нойр, хоол, амралт байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шалгалтын өмнө те ер нь бол нойр сайн байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө баян ингээл айгаал түгшээд ах юм бол магадгүй унтаж чадахгүй ч гэдэг юм уу те тархиа амрааж чадахгүй. Тэгэхээр энэ байдал нь нөгөө шалгалтын амжилттай даван туулахад бид нар зөргөөр нөлөөлөх боломжтой. Тийм учраас нойр сайн байх хэрэгтэй байх нь хоолтой бид нар одоо тохируулах нь тий. За тэгээд мэдээж бас сайн амралтыг авах хэрэгтэй байх нь. Тэгэхээр нөгөө эднэрийг хүртэл бид нэр давхар зохицуулж ээж энэ нөгөө шалгалтын айцыг амжилттай даван туулахад бид нар төдийчнээ тус болно гэж ойлгож байна. Ерөнхийн нөгөө нэг өдрөө төлөвлөөд цагийн менежменттэй байвал зүгээр юм байна. Энэтэй холбоотой бас ахаад нэг асуулт байна. Яг ингэ шалгалтаа өгч дуусчаад ингээд хариугаа харах нэг тийм мэдрэмж идэг да. Унтсан бол би одоо юу хийнэ? Тэнцсэн бол би одоо тэр сургуульд орно. Тэрнийхээ төлбөрийг яах вэ? Нөгөө хоёр сэтгэл зүгээр явдаг шүү дээ. Унтсан бол би одоо тийм ажил хийн, тийм сургуульд орно. Тэгин ингээд тэнцсэн бол би тийм тэтгэл аваа, ингээд тэгнэ. Яг энэ хоёр хүүхэд ингээд хоёр биений ингээд харьцуулдаг нэг тийм харьцуулт байдаг да. Чи унчихсан юм уу? Чи тэнцсэн юм уу? Ямар мундаг юун дээр ялсан эдрэг. Багш нар хэлэхдээ энийг нөгөө нэг өрсөлдөөн гэж ярьдаг. Энэ өрсөлдөөнөөс болоод хүүхдүүд ер нь хөвчлэн ундаг талтай. Шалгалтандаа ундаг унснасаа болоод нэг тийм асуудлууд үүсээд явдаг шүү дээ. Гэр орондоо харьдаггүй ч юм уу. Яг шалгалтаа унчих юм бол хэрвээ унчих юм бол чи яаж өөрийгөө ингэж сэтгэл зүгээр авч гарах вэ гэдгийг тайлбарлаад өгөөч. Тэр энэ нөгөө одоо чинь ер нь нэг шалгалт гэдэг чинь тий одоо чиний бүх амьдралыг одоо шидэхгүй шүү дээ тий. Энэ чиний амьдралын нэг хэсэг байгаад байгаа тий. Тэгэхээр унчих юм бол гэж бодхоос илүү одоо бид хэд нөгөө одоодоо илүү их төвлөрөх нь ер нь одоо зүгээр.
Тийм. Бид нар өнгөрснийг өөрчилж чадахгүй, ирээдүйд юу болохыг бид нар мэдэхгүй тий. Тэгэхээр нөгөө болоогүй зүйлд санаа зовж тий өөрийнхөө энергийг барж ахаар яг одоодоо төвлөрөөд тий өөрийнхөө энергийг бид нар зөв зүйлдээ зарцуулах юм бол тий тэртээ одоо тэр шалгалтыг давж гарч чадна. Тэгэхээр энэ итгэлийг бас бид нар нөгөө өөрсдийнхөө тархинд бас одоо нөгөө суулгаж авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө өөрийнхөө талаар тэг өнөөдрийн ярилцлага дээр ингээл хэлж байгаа ш. Тэг өөрийнхөө давуу талыг тэг өөртөө ингээд сануулж хэл. Тэг өөрийнхөө сайн талыг олж хар. Тэг ингээд нөгөө өөрийгөө дэмжиж урамшуул гэд. Тэгэхээр энэ бүх зүйлийг яагаад хэлгээд байгаа юм гэхээр энэ болгон чинь нөгөө бидний тархинд бий чаддаг гэсэн мессеж өгөөж идэг. Тэгэхээр бидний тархи энэ мессежийг авснараа бидний нөгөө өөртөө итгэх итгэлтэй за тэгээд энэний ард гарч чадна гэсэн ийм нөгөө хүчийг тэг эерэг одоо нөөцийг бид нарт төдий чинээ одоо бүрдүүлж өгч идэг гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө болоогүй зүйл санаа зовхын оронд одоодоо төвлөрөөд тэг өөрийгөө нөгөө тайван байлгахтаа илүү их анхааруул зүгээрээ гэсэн үг. За энэ тайван байлгах тал дээр бол хамгийн энгийн зөвлөмж бол нөгөө амьсгалын дасгалууд байдаг. Тэгээд хэрвээ магадгүй ингээд яг шалгалтын өмнө тэр тусмаа ингээд те бидний одоо бие бүр ингээд амар сандардаг штеп гар хөл чичрээл те амьсгаадал одоо тэр тусмаа нэг юм одоо амын шалгалт байх юм бол тухайн хүүхэд мэдж байгаа хэрнээ нөгөө айж төгссөн тийм ингээд юмаа мэдсэн юмаа ингээд сайн ярьж чадахгүй таагүй ингээд доогуур дүн авах ч гэдэм үү те иймэрхүү байдал магадгүй тохиолдог. Тэгэхээр хэрвээ үнэхээр бие махбодынхоо хувьд те одоо тийм одоо зүйлийг чи мэдэрч байгаа бол тухайн үед амьсгалын дасгалыг хийх юм бол энэ маш үр дүнтэй байдаг. Тэгэхээр маш ингийн 3 тоонд амьсгал аваад 3 тоонд амьсгалаа төгжээд 3 тоонд амьсгалаа гаргана. За тэгэхээр хамраараа аажуухан амьсгал аваад 3 тоонд амьсгалаа төгжээд амаараа аажуухан амьсгалаа дуустал нь гаргах нь. Энэ өвцөөрөө амьсгалах уу, уушгиар амьсгалах уу? Ер нь бол нөгөө хөвлөгээр амьсгал зүгээр. Гэтэ ер нь өөрийнхөө чадаж байгаагаараа тий ямар тач ихний ээлж нь өөрийнхөө чадж байгаараа гүнзгий амьсгал аваад амьсгалаа дуустал нь одоо гаргаж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ амьсгалын дасгал нь яадаг юм гэхээр бидний нөгөө булчин сулруулж бие махбодыг тайвшруулж идэг. Тэгэхээр нөгөө бие махбод тайвширж ээж бидний нөгөө сэтгэл санаа бас тайван болдог гэж ойлгож байна. Сэтгэл санаа тайван бус үед бидний бие махбодод хүртэл нэг юм одоо нөлөөллийг үзүүлээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ сэтгэл санаагаа тайван байлгахын тулд тэг бие махбодоо тайвшруулах юм бол бас дагаад сэтгэл санаа тайвширдаг гэж ойлгож байна. Тэгэхээр магадгүй шалгалтын өмнөх бүрдээ сандрал айцаа ингээд тэ даван төлж чадахгүй байх юм бол энэ амьсгалын дасгалыг бас хийх нь маш үр дүнтэй байдаг. Уусаа яг бүр илт мэдэгдэж сая хийгээд утсан чинь хамаг биний шар ус босчихсон ингээд байжс арай гай болчихлоо. Одоо нөгөө нэг манай өсвөр насны хүүхдүүд буюу үе тэнгийнхэн донд манд үерхэл гэж явагддаг. Эрэгтэй эмэгтэй хосын харилцаа гэдэг. Энэ дээр манд эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцаа нь яг тэгш эрэгтэй байх ёстой юу? Эсвэл эхэлт сайн болсон илүү их сэтгэл гаргах ёстой юу? За маш сонирхолтой асуулт тий. Тэгэхээр ер нь бол нөгөө харилцаа өөрөө тэгш эрэгтэй байх одоо хэрэгтэй. Гэтээ энэ тэгшэрх гэдэг нь те нөгөө юу гэлээд байгаа юм хэрэг яг адилхан биш. Одоо юу гэдэг нь яг адилхан хоол хийдэг те юу гэдэг адилхан мөнгө олдог ч гэдэг юм уу те адилхан ажилдаг ч гэдэг юм уу тэр утгаараа биш. Те одоо жишээ нөгөө адилхан бие бинийгээ сонсдог. Те одоо тэгш хүндлэлтэй. Тэ за түүнийгээ дагаад одоо тэр хоёр талаасаа харилцаа тий одоо нөгөө шийдвэр гаргалтанд оролцоо нь хүртэл тэгш байх тий яг энэ утгаараа бол харилцаа ер нь тэгш байх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь өөрөө нөгөө харилцааны бас юм суур одоо зүйл байх нь дэвш тий адилхан бие бинийгээ хүндэлдэг, адилхан сонсдог тий тэгжээж энд нөгөө аюулгүй харилцаа гэдэг зүйл бас бий болоход тус тэмтэй байдаг. Тэгвэл яг энэ дэр нөгөө нэг яг тэгш харилцаа гэдэг чинь хоёр хүн хоёр биентэй хайртай байж тэр юм үсэн шүү дээ. Нэг нь сайн болцоод хойноос ингээд гүгээд тэгээ ингээд хооронд ингээд үерхлээ гэж бодоход эхэлт сайн болсон нь илүү их сэтгэл гарах хэрэгтэй юу?
За яг энэ дээр бол одоо нөгөө төрүүлж алхам хийх гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө төрүүлж алхам хийж гэн гэдэг нь нөгөө одоо яг харилцаан дээр тэр харилцаа чиний хувьд одоо хэр их үн цэнтэй гэдгээс шалтгаалдаг. Тэгэхээр магадгүй хэн төрүүлж алхам хийж гэн тэр хүнийхээ хувьд тухайн харилцааг одоо хадгалж үлдэх хүсэл бас төдий чиний одоо их байгаа гэж бас ойлгож болно. Тэгэхээр энэ харилцаа дээр одоо хизээн алхам хийх вэ гэдэг чинь бидний өөрсдийн нөгөө цэвэр ухамсарын сонголт учраас заавал одоо энэ нь төрүүлж хийх ёстой, энэ нь одоо төрүүлж хийх ёсгүй ч гэдэг юм уу тийм зүйл бол байхгүй. Чи энэ харилцааг өөрөө авч үлдэхийг хүсэж гин үү? Энэ харилцаа чиний хувьд хэр их үн цэнтэй байгаа вэ гэдгээс шалтгаалаад энэ харилцаанд хинэн төрүүлж алхам хийж гин гэдэг нь ерөөхдөө харагддаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол заавал одоо ийм зүг буруу гэсэн зүйл бол байхгүй. Магадгүй чиний хувьд үн цэнтэй чи энийг авч үлдэхийг хүсэж байгаа л бол магадгүй энэ харилцаан дээр төрүүлж алхам хийх одоо ийм шаардлагууд бас заримдаа биднэрт гарч ирдэг гэж байна. Яг нөгөө нэг захилын харьцаагаа ярьсан шүү дээ. Энэ дээр манай өсвөр насны нэг охиноос нэг тийм захидал ирсэн. Өөр нь нэлийн тийм хүндөвтөр асуудалтай захидал байгаа. Би танд нэг уншиж өгье. Хүнтэй унтсан асуудлаасаа болж жирэмсэн болсон яг энэ үед өөрийгөө тайвшруулж чадахгүй байна. Эцэг ихтэй л хэлж мэдэхгүй, өөрийгөө ойлгохгүй байна. Өнгөрсөндөө харамсаад үхмээр үе байнга бодогдох юм. Яг яах хэрэгтэй юм бэ? За тэгэхээр энэ ер нь л нөгөө одоо энэ хүүхдийн мэдрэмжийн хувьд ер нь нэлээд хүнд мэдрэмж байгаад штэ. Энэ тохиолдолд бол мэдээж хэрэг одоо яг ийм тохиолдолд орсон хүүхдийн хувьд юу гэдэг өөрийгөө буруутгах, за тэгээд айх, харамсах одоо ийм мэдрэмж бол магадгүй их төрж байгаа байх. Тэгэхээр хэрвээ одоо ийм байдалд орсон бол тэр тусмаа ингээд өөх бодол төрж байгаа бол ер нь л одоо нөгөө түрүү хэлсэнчлэн энэ чамд тусламж хэрэгтэй байгаа гэсэн тохиол. Тэгэхээр яг үнэхээр ийм байдалд орсон бол хин нэгэн одоо том хүнээс тусламж авах хэрэгтэй. За нөгөө мэдрэмжээ дотроо хадгалахгүйгээр өөрөө ингээд юу гэдгийг бүгдийг ганцаараа даван туулах одоо туулъя гэж бодохгүйгээр хин нэгнээс тусламж авах шаардлагатай одоо эмнэлгийн болон одоо мэрэгчлийн сэтгэл зүйн одоо зөвлөгөө авах. За тэгээд итгэдэг хин нэгэндээ энэ талаараа одоо ярилцаж мэдрэмжээ хуваалцах. Тэгэхээр ерөөдөө бол нөгөө өөхөх бодол төрж гинэ гэдэг бол мэдээж хэрэг шийдэл биш. Энэ бол нөгөө яг одоо өөрт төрж байгаа энэ нөгөө мэдрэмжээсээ энэ өвдөлтөөс ер нь бол цухтаах оролдлого гэсэн үг. Тэгэхээр юу гэж хэлмээр байгаа гэхээр энэ өвдөлт гэдэг зүйл өөрчлөгддөг. Одоо энэ амьдрал тохиолж байгаа энэ асуудал өөрөө чиний ингээд бүх амьдралыг төлөөлж байгаа зүйл бол биш. Энэ ингээд амьдралын одоо нэг хэсэг байгаад байна. Тэгэхээр цааш амьдрал үргэлжлэнэ. Түүнийгээ дагаад бид нар төрөх энэ өвдөлт ч гэсэн өөрчлөгддөг. Тэгэхээр энэ нөгөө өвдөлтөөс цухтаах оролдлого нь биднэрт ийм одоо юу гэдэг өөрийгөө гэмтэгч гэдэг юм уу ийм бодолд хүртэл хүргэдэг. Тэгэхээр ийм бодол магадгүй төрж байгаа бол мэрэгжлийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай. Тэгэхээр ганцаараа бүхнийг энэ хүүхд байна даван туулах ёсгүй. Тэгэхээр эмнэлгийн мэрэгжлийн сэтгэл зүйн тусламжийг авч хин нэгэн том хүнд энэ талаараа хэлж мэдрэмжээ хуваалцаж энэ асуудлыг даван туулахад туслах одоо тэр хүмүүстэй одоо энэ асуудлаа одоо хандах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Саяхан Facebook дээр хүртэл тиймэрхүү юмуд айгүй их явжсэн. Одоо ингээд нөгөө нууцтай группүүд эдэн штэ. Тэрэн дээр ингээд хүүхд толчлоо авахулхан зөв үү яах ёстой вэ? Тэнгүүт доор нь хамаагүй хүмүүс ингээд зөвлөгөө өгдөг. Чи хэд настай вэ? Тэдэн настай бол авахулсан дээр ирээдүйг чинь баллна хэрэггүй. Яг энэ үед эцэг ихтэйгээ ер нь ярилцах нь яг тийм зөв тал руугаа орно үстэй. Тэгэхээр яг хүүхдийн хувьд бол тийм шүү дээ. Тэгэхээр
яалтчгүй нөгөө яг гэхээр хүүхдүүдийн хувьд бол тий нөгөө насанд хүрсэн хүмүүсээс тий тусламжийг авах зайлшгүй шаардлагатай тий одоо хичнээн том болж байгаа ч гэсэндээ тий ийм асуудлыг ганцаараа бол даван туулах тий одоо шаардлагагүй тийх ёсгүй тий тэгэхээр нөгөө хин нэгнээс бид нэр тусламж авч ээж нөгөө цаашдын тий арга хэмжээнүүд бол ингээд тодорхой болдгоо гэсэн. Өсвөр үеийн хүүхдүүд яг сургуулийн үе тэнгийн дээр л хэлтэд аягүй их хүртдэг. Дээд анги ах нар нь 0-д оруулж байгаа зодох ч юм уу камергүй газараа ятчихад чи надаа ингээд нөгөө вип аваад дээр тамхи аваад дээр мөнгө аваад дээр тэр хүүхдийг дээрлэхэд тэр гэдэг асуудлуудаас болоод хүүхдүүд ер нь хичээлдээ явах нь аягүй их багасдаг. Энд дээр яг хүүхдүүдэд шилжих нь зөв юм болов эсвэл яг тэр сургуулийн захиргаанд хандах нь зөв юм болов яг сэтгэл зүгээрээ тэр хүүхэд бол ингээд авсан чагсан байгаа шүү дээ. Яах ёстой юм болов? За тэгэхээр нөгөө яг дээрлэхэлттэй үеийнгийн дээрлэхэлтийн тухайд бол ер нь одоо тэгээ нөгөө дээрлэхүүлж байгаа хүүхдтэй эн чинь тэгээ нөгөө тэр хүүхэд гутралд орох тий одоо өөртөө итгэл нь одоо буурах ч гэдэм үү тий яг дээрлэхүүлж байгаа хүүхдийнхээ хувьд сөрөг нөлөө их байдаг учраас энэ дээрлэхэлтийг бол ер нь одоо хааж байсан гэсэн бид нар хүлээн зөвшөөрч болохгүй тий магадгүй чиний найз тий чиний ангид ч гэдэм үү тий чиний ойр хавьд хэнийг нь дээрлэхүүлж байгаа бол тий бид нар энийг таслан зогсоох хэрэгтэй. Тэг магадгүй нөгөө талаасаа нөгөө дээрлэхэж байгаа хүүхдүүд хүртэлтэй нөгөө өөрийгөө дээрлэж байгаа гэдгийг магадгүй мэдэхгүй байх бас тохиолдлууд байдаг. Тэгэхээр чиний хийж байгаа тэ үйлдэл, чиний хийж байгаа үгэнд тэ хин нэгэн сөрөг мэдрэмжийг авч байгаа бол тэ хин нэгэнд тэр нь таагүй санагдаж байгаа л бол энэ өөрөө тэ ямар нэгэн байдлаар одоо дээрлэхэлттэй энэ өөрөө ямар нэгэн байдлаар болохгүй үйлдэлээ л гэсэн үг. Тэгэхээр бид нар хин нэгнийг тэгж гомдоож болохгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн хувьд те магадгүй мэдхгүй нэг одоо энэ шоглож гэн гэл тэгдэг штэ. Тэгэхээр нөгөө хошигнол гэдэг бол те нөгөө айл талдаа тэр чин тийм эерэг одоо те хөвгчлөлтэй мэдрэмжийг өгч идэг те нөгөө хүүхдтэй ч те одоо тэрний нэттэй өөрт нь ч одоо магадгүй хөвгчлөлтэй те тэр нь ингээд айл талдаа эерэг байдаг. Харин энэ дээрлэхэлтийн тухайд бол энэ тийм биш байдаг. Магадгүй те чамд таатай санагдж байгаа бол нөгөө хүнд чинь тэр таагүй мэдрэмжийг өгч байгаа бол энэ өөрөө тийм одоо тэг хэвийн зүйл бас биш ээ. Тэгэхээр энэ нөгөө дээрлэхэлт гэдэг зүйлээс ерөнхийдөө хол юу гэдгийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тэ магадгүй энэ дээрлэхэлтийг харсан бол эсвэл чамд тохиолдсон болвол бид нар энийг таслан зогсоох хэрэгтэй тэ нөгөө дээрлэхэд байгаа хүүхдэд шаардлага тавих хэрэгтэй. За тэгээд магадгүй сургуулийнхаа сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ангийн багш тэ за эцэг эхтэйч гэдэг юм уу тэ хин нэгэн том хүнээс бид нар тусламжийг авах хэрэгтэй. Тэгэхээр намайг ингэж байна тэ эсвэл манай найзыг ингэж байна гэдэг тэ зүйлийг бид нар хин нэгэнд хэлж тусламжийг авч одоо энэ дээрлэхэлт гэдэг зүйлийг одоо болиулах хэрэгтэй байдгаа. Өнөөдрийн урилгыг хүлээн авч үе тэнгийн хүүхдүүдэд маань үнэтэй зөвлөгөө өгсөн танд үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе. Танд хэлээгүй орхисон эсвэл хэлмээр байгаа үг байвал хэлээрэй. За тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэхдээ магадгүй яг одоо чамд те хэцүү асуудалтай байгаа бол те энэ мэдрэмж чинь байнгийнх биш те чи ганцаараа биш те магадгүй хин нэгнээс тусламж хүснэ гэдэг нь сул дорой байна гэсэн үг бас биш те тэгэхээр чамд туслах хин нэгэн үргэлж байдаг те хэцүү зүйлийг те одоо ганцаараа даван туулах гэж заавал явах шаардлагагүй те тэгэхээр нөгөө бид нар өөрийгөө ойлгоно гэдэг маань өөрийгөө буруутгахгүй байхаас эхэлдэг. Тэгэхээр хүүхэд болгоныг те магадгүй өөрийгөө ойлгоосай. Тэгээ нөгөө шаардлагатай үед те хин нэгнээс бас тусламжийг авч чаддаг байгаасай. Тэгээ чи ганцаараа биш шүү гэдгийг л хэлмээр байна да. Баярлалаа. За баярлалаа.